Амар байна уу? Би Хүчрэг Монгол хөтөлбөрийн бараа байна. Тэгээ өнөөдөр би та бүхэдтэй Монгол улсын дархан авраг 6 удаа улсад төрүүлж 23 удаа шүмэрсэн багтан амжилттай жигждийн Мөнхбат аврагын сэтгэл зүйн хүчрхэг 5 шинжийг би та бүхэнд танилцуулъя. Мөнхбат аврагын амьдрал амжилтын түүхэн зөвхөн биеийн хүч, барилдааны ур чадвараар хязгаарлагдахгүй, харин түүний сэтгэл зүйн тэнхээ, ухаалаг зан төлөв, үнэт чанар дээр тулгуурсан байдаг. Түүнийг тодорхойлж болох 5 сэтгэл зүйн хүчрхэг шин чанарыг та бүхэнд танилцуулж байна. 1-р тэсвэр төвчээр ялах амархан харин дууслан төвчж тэмцэнэ гэдэг л хэцүү. Монголын хатуу ширүүн нөхцөлд өссөн түүний бие болоод сэтгэлийн бэлтгэл ямар ч нөхцөлд шантрахгүй байх чадварыг төлөвшүүлсэн. Олимп дэлхийн аврах шалгаруулах тэмцээн зэрэг өрсөлдөөнтэй тэмцээнүүдэд олон жил оролцож ялагдлыг давах хатуучлалтай байсан. 2. Зорилго төвтэй байдал. Би зөвхөн өөрийнхөө төлөө барилдаагүй. Монголын нэрийн өмнөөс зодоглож байсан. Түүний амжилтын зад хамгийн том хүч бол үндэсний бахархал, Монгол хүний нэр төрийг өргөх гэсэн үнэт гайхалтай сэтгэлгээ байв. 3. Өөрийгөө хянах чадвар. Хүчтэй байхын тулд өөрийгөө даван туулах ухаан хэрэгтэй. Хүч авьяасаа хит үнэлэх бус. Даруй төвшин ухаантай байж чаддаг байв. Уур хилэн шүмжлэлийг төвчиж дотоод хүчээр хариу үзүүлдэг байсан. Төвчээр ба ёс суртахуун. Аврагын цол бол хүндэтгэл биш, харин хариуцлага. Тэр зөвхөн ялалтаар бус ёс суртахуун, шударга зан хүмүүст үлгэр болох амьдралаар ялгарч гисэн. Дүрм ёсыг сахиж бардан л бус. Хүндлэл дээр тулгуурсан сэтгэл зүйтэй байв. 5. Үргэлж хөгжих хүсэл. Хүн байнга суралцаж өөрийгөө шинээр сорж байх хэрэгтэй. Тэр зөвхөн үндэсний бүхэд гэлтгүй чөлөөт бөхөр олимпийн төвшөнд өрсөлдөж чадсан шин зүйл дасан зохицох, хөвсөн хөгжих сэтгэлгээтэй байсны илэрл юм. Жигждийн Мөнхбат авраг бол хатуужилтай, үнэт зүйлтэй үнэнч, өөрийгөө хянаж чаддаг, ёс суртахуунтай, байнга өөрийгөө хөгжүүлдэг, жинхэнэ хүчрхэг сэтгэл зүйтэй Монгол хүний төлөөлөл байв. Асгартал уйлж чадалгүй 3 хавар. Ардын наадам хамт үзүүлгүй 3 зун. Айраг хуваагаа дуулгүй 3 намар. Амар мэндийн битүүн дуулзалгүй 3 өвөл. Ааваа гэж дуудаад ярилцах хүнгүй 3 жил алсран оджээ. Амиа үрж дуустлаа. Таныхаа дуудан дурснаа. Япон улсын Сумагийн их аврах Ёкозуна Хакуа. Мөнхбатын даваа жаргал. Түүний гэргий үлзий үдсийн тамир хэлэхтэй. Гаднаа гал ус шиг ширүүн дөрөн сүртэй. Давс шиг шорог, чулуу шиг хатуу хөхтэй боловч үнэндээ хүний хайлан хүн чанарын дээд байсан юм. Хэлэг үгээ хинч хэлчихдэг, шудраг үнний төлөө тууштай тэмцэж чаддаг чадвартай. Өөрийнхөө чадах зүйлийг ам бардам өөртөө итгэлтэй гэгч нь хэлнэ. Хэлсэн амандаа хүрч чаддаг тийм л эр хүн байлаа. Тийм эр хүн маш ховор байдаг гэж би боддгоо. Тэрхүү ховор хүн минь хань минь байлаа. Заримдаа ч олонний өмнө хүмүүсийн хажууд хэлж байгаа үгийг нь сонсох хэцүү санагддаг байсан. Нүур улаагаад санаа зовоод явчихсан шүү дээ. Гэхдээ утгыг нь сайн ойлгох юм бол Мөнхбатын зөв байдаг байлаа. Энэхүү бичлэгийг дуустал үзсэн танд маш их баярлалаа. Хэрвээ та манай хөтөлбөрийг дэмжихийг хүсвэл лайк болон subscribe хийгээрэй. Мөн дээрээс нь бусад хүмүүст түгээж хэрвээ танд ямар нэгэн санал хүсэл байх юм бол та комент хэсэгт заавал өөрийн сэтгэлдлийг үлдээгээрэй хэмээн хүсэж байна. Тэгээд дараагийн дугаараар иргэн уулзцгаая. Тэгээд Хүчрэг Монгол хөтөлбөрийн бараа байлаа. Бүгдэнд нь урамтай байгаараа, зоригтой байгаараа гэдэг үгийг та бүхэнд төгсгөлт нь хэлмээр байна.